Монгол улсын эрчим хүчний салбар чадлын дутагдaltaй хэвээр байна. Цаашид 2028 оноос өмнө шинэ их үйлсвэртэй болж худалдах хүнийг өртөгтэй нь ойртуулахгүй бол үйл ачааллын үед цахилгаан эрчим хүч хязгаарладаг, импортод жилдээ 700 орчим тэрбум төгрөг өгдөг байдал хэвээр үргэлжлэх юм. Мэдээлэл эдийн засгийн болонд уянга товлоно. Бөөрөлжүүдийн цахилгаан станц өнгөрсөн онд бол ашиглалтанд орсноор яг энэ төвийн эрчим хүчний хангалтын хувьд бол хүчин чадлын хувьд бол томоохон бас нэг их үүсвэр боллоо гэж бол найдлага тавьчихсан. Гэсэдэж гэсэн өнгөрсөн үйл бол бөөрөлжүүдийн цахилгаан станц нийт хүчин чадлынхаа ердөө 30 орчим хувийг л бол ажилуулж чадсан. За бөөрөлжүүдтэй бол ярих юм алга. За нүүрстэй холбоотойгоор 30% хүрэхгүй ачаал авч байна шүү дээ. За нарны хувьдын хувьд харьцангуй бол боломжийн авч байна. Нийтдээ 130 орчим мегаватт төвөмсөлт байгаа. Одоо 88 орчим мегаватт, үндсэндээ 90 мегаватт авч байна. За импортын хувьд бид тулгаад байна. За ийм цаг үед бол цахилгаан эрчим хүчний хязгаарлалт бол айл өрхүүдэд өрнөсөн. За тэгвэл энэ жил ч гэсэн бас энэ нөхцөл байдалд давтагдахгүй байхыг бол үгүйсгэхгүй. За тэгвэл яг одоогийн байдлаар бол эрчим хүчний салбарын их үүсвэрийн мэдээллийг харах юм бол 90 орчим хувийн дулааны цахилгаан станцаар за 8.6% нар салхины их үүсвэрээр 1.8% усан цахилгаан станцаар гэх мэтчлэн ийм нөхцөл байдлаа явж байна. Тэгэхээр цаашдаа бол дулааны цахилгаан станцын яг энэ их үүсвэрийг бол улам нэмэгдүүлэх, нэгэсэндээ дулааны цахилгаан станц 5 болон мөн дээрэс нь 5 цахилгаан станцыг бол ашиглалтанд оруулах нь нэн чухал байгаа юм. Эрчим хүчний салбар гэдэг бол өөрөө улсын хувьд хамгийн чухал салбар байдаг. Улсын болон тэр дундаа хүний хэрэглээний хамгийн анхдагч хэрэгцээг хангаж байдаг учраас энэ салбар маш чухал байдаг. За тэгвэл энэ салбарын яг энэ өнөөдөр үйлдвэрлэж байгаа өртгөн нь бол за худалдаж байгаа үнээсээ бол хэд дахин өндөр байгаа. За тийм учраас алдагдлын хэмжээ бол хэдэн тэрбумаар хэмжигддэг ийм цаг үед ирсэн. Монгол улсын хувьд бол импортороос тодорхой хэмжээгээр бол Оросын албанаас олон бүгд найрамдах хятад ард тусаас бол цахилгаан эрчим хүч импортоор авч байгаа. За энэ дунд нь болохоор 2021 онд авч ирсэн хэмжээнээс 2024 онд бол энэ хэмжээ ойролцоогоор нэг 30-аас 50%-аар өсчихсөн байгаа. Импортоор авсан цахилгаан эрчим хүчинд нийтдээ 2.4 их найт төгрөг зарцуулчихсан. Хятадын авч байгаа энэ эрчим хүчний дийлэнхийг нь оюутлогоо компани бол авч байгаа. За энийг нь бол мөнгөн дүнгээр нь илэрхийлэх юм бол ойролцоогоор жилдээ нэг 500 гаруй тэрбум төгрөгөөр оюутлогоо компани Хятадаас эрчим хүч авч байна. Оюутлогоо компанийн хувьд бол өвөр Монголын Баяннуураас бол яг энэ эрчим хүчээ импортоор авдаг. За энэ гэрээ нь бол одоо 2030 онд дуусна. За ингээд 2022 онд бол Монгол Улсын засгийн газартаа бол гэрээ хийсэн байдаг. Тэр дундаа төвийн эрчим хүчээс бол оюутлогоо компани эрчим хүчээ авна гэсэн ийм гэрээг үзгэлсэн. Гисэн идэж гисэн монголчууд тэр дундаа эрчим хүчний салбар үүнд бэлэн биш байна. Ханган нийлүүлэх байдал маань 2030 хүртэл гэрээтэй байгаа. Энэ гэрээний хугацаанд дуусгалаар төвийн эрчим хүчний системээс ханган нийлүүлэх тийм бол гэрээнд бол оюутлогоо 2022 онд гар үсэг зурж одоо засаг талаас эрчим хүчний их үүсвэрийг бий болгох ханган нийлүүлэх оюутлогоо худалдаж авч эрчим хүчийг авах үүрэг хариуцлагыг бол оюутлаа ойлголцоод хүн тарифн дээр тохиролцоод ингэ шийдсэн байна. Оюутлогын яг энэ хэрэглээг хангах хүрээнд бол 5-7 дулааны цахилгаан станцыг бол 2013 оноос хойш барьж байгуулна гэж ярьсан идэж гисэн өнөөдрийг хүртэл бол ашиглалтанд ороогүй төдийлөн үр дүнд хүрээгүй явж байгаа. Яг одоо эдийн засаг хөгжлийн яамн дээр энэ дулааны цахилгаан станцын за бичиг цаасны ажил үргэлжилж байна. Хэрвээ 5-7 дулаан цахилгаан станц бол ашиглалтанд орох юм бол жилдээ бол одоо 500 орчим тэрбум төгрөгийг бол Монголдо үлдээх боломж үүсэж байна гэсэн үг. За тэгвэл дараагийн чухал одоо хүлээлт үүсгэж байгаа цахилгаан станц бол дулааны цахилгаан станц 5 байгаа. За 2011 оноос ярьсан. За одоо хүртэл 15 орчим жилийн хугацаанд бол огт ямар нэгэн байдлаар бол бүтээн байгуулалтын ажил өрнөөгүй байж байгаад за өнгөрсөн жилээс эхлээд бол бас нийслэлийн хэмжээнд энийг одоо хувийн хвшилтэд хамтран хэрэгжүүлнэ гэсэн ийм шийдэлд хүрсэн. Барьж байгуулах нийт өртгийг 658 сая Америк доллар гэж харж байгаа юм байна. Тухайн ажлыг Хятадын MeTime International компани бол гүйцэтгэнэ гэсэн ийм одоо гэрээнд бол гарын үсэг зурчихсан байгаа. За тухайн компанийн хувьд бол харин шүүмжлэлт агуулж байгаа нь бол өмнө жишээлх юм бол 5 станцын тендерт оролцож байсан идэж гисэн тухайн компани нь бол яг энэ чиглэлд бол төдийлөн туршлагагүй гэсэн бас нэгэн шүүмжлэл өрнөсөн. Энэ хоёр станцын хувьд бол хоёулаа бол одоо ингээд газар нь бол тодорхой болчихсон. За гол нь санхүүжилтийн хувьд ч гэсэн тодорхой болчихсон. Гол нь барилгын ажил болоод за ер нь бусад ажил нь бол яаралтай цаг хугацаанд төлөвлөсөн хугацаанд үргэлжлээд 2028 он гэсэн энэ төлөвлөгөөнд хугацаанд ашиглалтанд орох нь нэн чухал байна.